За Сүхбаатар аймагт Сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг нээсэн хэлжээ. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Б Эрдэнэ жаргалын нэхэмжилтэй лавлагын эзэмшигчээр тогтоолох тухай иргэний эргийг хянаа хэлсэн. Нарийн бичгийн дараагаас эрсдийг илтгэхий бусад оролцогч сууж. За шүүх хуралдааны нийтлэг журмыг танилцуулъя. Шүүх хуралдааны оролцогч шүүхэд хандаж тайлбар мэдүүлэг өгөх бүх хэлэхдээ суудлаасаа болно. Шүүх хуралдааны оролцогч гар утасныхаа дуу гунтраа шүүх хуралдааны оролцогч шүүхийн шийдвэрийг уншин салгахад байлцсан нэхэмжлэгч Эрдэнэ жаргалын биеийн байцаалтай танилцъя. Хаанхын үнцэн яриад хаан төрсөн хүн бэ? Би Мөнхбай сарын 5 дугаар өрнөцгт 1974 оны 10 сарын 15 гэсэн. Ихтэй. Хэд настай? Одоо 51. За. Ясанч? Дарин. Боловсрал дунд. Ямар дундий? Хэдвэр анги төгсөө? 8 төгсөөгүй ер нь төгсөөгүй. За. 8 дээр байж болсон. 8 дээр судалсан. За. Төгсөөгүй. За, бага боловсралтай мэрэгжил. Мэрэгжил байхгүй малчин. За, ам бол хэдүүлээ амьдарч байна? Ам бол одоо хоёулаа амьдарч байна. За, хаана оршин сууж байна? Сүхбаатар Мөнхбай. Оршин суугаа хайгаал те. Оршин суугаа хайгаал. Одоо Мөнхбайхаа төв дээр. За. Тоотойх нь мэдгүй дахиад гашаад бууцсан. Гудамжны чинь нэр гэж байхгүй юм уу? Гудамжны нэр одоо мэдгүй байна. За, Мөнхбай сумын төвд оршин суудаг юм байна. Нуурын гэдэг хаа, нуурын. За, нуурын гудамжинд оршин суух. За, хаана ямар ажил эрхэлж байна? Малчин. Хойроо мал аж ахуй эрхэлдэг юм уу? Сумын төв дээр үү? Сумын төв дээр би өөрөө малчин гэж явдээ. Энэ жил эсэргийн хүүхсахаа, хүүгийнхаа хүүхдийг сахаа орж ирсэн юм. За, хойроо мал аж ахуй эрхэлдэг. Ургийн овг юу вэ? Ургийн овг Бадар. Эцгийн нэр? Баваадарч. Өөрийн чинь нэр? Эрдэнэ жаргал. За, шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчийг зарлая. Өнөөдрийн иргэний шүүх хуралдааныг Сүхбаатар аймагт Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Болормоо бие даргалж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга өсөх баярыг оролцуулъя хийж байна. Бүрэлдэхүүн оролцогчдоос хуулийн заасан үндслээр татгалзах хүн байна уу? За, босч байгаад хариулж. За, хэрэг оролцогчийн эрх үүргийг тайлбарлая. Өнөөдрийн шүүх хуралдаанд Б Эрдэнэ жаргал нэхэмжлэгчээр оролцож байна. Нэхэмжлэгч хүн бол өөрийнхөө шүүхт гаргасан нэхэмжлийн шаардлагаа дэмжих, нэхэмжлийн шаардлагаа ихсгэх, багасгах шаардлагаасаа татгалзах хэрэгтэй. Мөн шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчтой хуулийн заасан үндслээр татгалзах, шүүхэд хандаж санал хүсэлт авах, нотлох хоригт гаргаж өгөх, шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх, нотлох хоримтыг шинжилэн судлахад оролцох, шүүхээс гарах шийдвэрийг зөвшөөрөл давтаалт гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг өөрийн биеэр хүлээж авах үүрэгтэй. Тэрхүүргээ олгосон уу? За, үгээр хариулан толгой тохгүй, тохио зангаа хэрэглэхгүй. Ойлгосон уу? Ойлгосон. За, шүүх хуралдаанаар хэрэг хэлцэж эхлэхээс өмнө шүүхэд хандаж гаргаж өгчгийн нотлох хоримтой байна уу? Санал хүсэлт байна уу? Байхгүй. За, байхгүй нэхэмжлэгчийн нэхэмжлийн шаардлагыг уншиж танилцуулъя. За. За, миний эхнэр Дамдингийн болорч байна. Малчны тэтгүрт гарах гэхэд миний малчны А данс хэрэгтэй болсон. Гэтэл 1999-с 2003 оны А дансанд миний нэрийг Б Эрдэнэ жаргалсан гэж авгаалдаг нэрээр минь бүртгэсэн. Иймд 99-с 2003 оны хууль эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 1 сарын 15-ны өдрийн 11/21 дугаар лавлагын эзэмшигч нь 99 оны 2003 оны мал тооллогын нэгтгэлийн А дансны эзэмшигч мөн болохыг тус тогтоож өгнө үү гэсэн ийм нэхэмжлийн шаардлагыг шүүхт гаргасан байна. За, нэхэмжлийн шаардлагынхаа тайлбарлая. Яг ямар шаардлага шүүхээр юу тогтоолохыг хүсэж байгаа юм? Тэр талаараа яриа да. За, нуруугаа үүрэхгүй. Чиний байгаа байдлыг энэ одоо танхимд бичлэг хийж байна. Тийм болохоор нуруугаа үүрэхгүй. За, ярьж.
Би боловтой манай ихэр. За. Дэвтгүүр гарах гад. За. Тэгээд юугаа хөөцөлцөө. За. Нийгмийн даатгал нөгөө нөхөн төлөлтгээд юм явагцсан. 21 он байна. Тэгээд тэрийг хөөцөлдөжсэн чинь миний дансан дээр 99-оос 2003 оноос юу аваад ирсэн чинь Эрдэнэ явсран гэсэн тийм юу гарч ирсэн. Тэр Эрдэнэ явсран гэдэг нэр нь болохоор миний баг даваалаг нэр байсан. За. Тэгээд нэр төрлөө гээд шүүхэд хандаад юу гаргахгүй юу гэдэг хөсөлд өгөөд юу гаргахгүй гээд яасан. Тэгээд би гаргасан чинь 11 сарын 20-д оны нөгөө их болцсон байсан байхгүй юу. Тэгээд шүүхэд ирээд юу айхсан чинь нөгөө 45 хоног нөгөө хөөж хугацаа байдаг гэд. Тэгээд нөгөө он гаргаад нөгөө юу хэрэгжихгүй болчих байсан. Тэгээд биднээс завалийн үед энэ жилд яах болчих юм бэ гэдэг. Тэгээ энэ жилээс бас дахиж нөхөн төлөлт яах хэрэгтээс нэрээс тийм үү гэд шүүхэд одоо ингээд. Гэхдээ нэрээс солиод нэг гэдэг чи яг ямар лавлгааны эзэмшигчийг өөрөө мөнгө гэж тогтоолох гэдэг юм. Тэрийг тодорхой яар. Яг ямар лавлгааны эзэмшигч нь одоо Эрдэнэ Жамсран гэсэн нэртэй ямар лавлгаа гарчаад чиний одоо Эрдэнэ жаргал нэртэй чинь тохирохгүй чи өөрчлөлүүдийг гээд байгаа. Энийг л тайлбарлаж өгч ярьж. 99 оноос 2003 онд Эрдэнэ Жамсран гэдэг дансан дээр малын дансны тийм малын дансан дээр бичсэн нэрийг буюу одоо энэ малын дансны тэр бүртгэл нь одоо Эрдэнэ жаргалынх юм а гэж тогтоолох гэдэг байна. Тийм. 99-с 2003 оны юу? Тийм. За мал тооллогын. Тийм. За дансны. Дансны. Эзэмшигч нь мөн болохыг тогтоож өгнө гэдэг тийм үү? Өөр юм тогтоолгыг гэсэн юм байна уу? Баггүй. За ийм шаардлагатай юм байна тийм үү? За хатас зэрэг цугларч натлахын тийм шинжилгээ хийлээ. За нэхэмжлэл байна. Нэхэмжлэгч иргэний үнэмшлэхний хуулбар байна. Тэмдэгтэн хураамжийн 70,200 төгрөг төлсөн баримт байна. Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын 5 дугаар үеийн малчин өрхийн тэргүүлэгч Бэрсэн жиргал мал маллаж байсан хугацаа 2004-өөс 2025 он хүртэлх мал тоолгын данст бүртгэгдсэн малын тоо 2004 он 2005 он. За Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын 5 дугаар багийн малчин өрхийн тэргүүлэгч Бэрсэн Жамсран мал маллаж байсан 99-с 2003 он хүртэл энэ одоо архивын давлгааны эзэмшигч нь Эрдэнэ жаргал мөн болохыг тогтоогод үг гэдэг юм байна тийм үү? Тийм. 99-с 2003 оны. Тийм. За. За 99-с 2003 оны. За энэ болохоор 2000 оны жилийн эцсийн мал тоолгын дансанд энд юу гэж юм баа. За Эрдэнэ Жамсран гэдэг 23-т нь бүртгэгдсэн байна. За 99 оны эцсийн тоолгоор байсан. За 2001 оны мал тоолгын данс. За энэ дээр Эрдэнэ Жамсран гэсэн. За 2002 оны. оных дээр Эрдэнэ Жамсран гэдэг. За 2003 оных нь. За энэ Эрдэнэ Жамсран. 2004 он.
Эрдэнэ жаргал. Ирнээр гүйцэтгэсэн шүүхийн ажиллагааны баримт нөлөөдлийн мэдүүлэг танилцуулсан шүүхийн ажиллагааны баримт төсний бүртгэлийн лавлага Баатарч Эрдэнэ энэ Эрдэнэ намсрыг чи юу лээ? Энэ Эрдэнэ намсрыг болох дээрээс нөгөө энэ дээр үед нөгөө бүртгэж авсан хүн нь бас Эрдэнэ намсрыг тавьчихсан байли. Тийм. Гэн Эрдэнэ намсраа яхаар Эрдэнэ намсраа Эрдэнэ жаргал Эрдэнэ жамсран гэдэг ингээд янзан бүрийн байдаг байна. Энэ одоо юу гэж болох Эрдэнэ намсраа. Төрсний гэрчлэгээ чи Эрдэнэ намсраагаар явд юм уу? Төрсний гэрчлэгээ би олохгүй байхгүй юу? Үгүй энэ байна шүү дээ лавлага. Харин тэгээд энэ гаргаж өгсөн бүртгэл дээр Эрдэнэ намсраагаа бүртгэж авсан байж тээ ямар сони юм бэ гэдэг улсын бүртгэлээс бас гасаад шүү. За тэгэнгүүтээ иргэний үнэмшээ яаж Эрдэнэ намсраа вэжж Эрдэнэ жаргал гэж авдаг юм? Иргэний үнэмшээ Эрдэнэ жаргал байсан биз дээ. Тийм. Баатарч Эрдэнэ жаргал 74 оны 10 сарын 15-ны өдөр төрсөн. Чэсэн дэвтэнт өмнө. Тэгээ одоо өөрөө энийхээ ингээд чи тэгээд иргэний төсний гэрчлэгийг үнэлж иргэний үнэмших иргэний паспорт авна шүү дээ. Харин тий авсан. Тэгээ яагаад юм Эрдэнэ жаргал гэж юун дээр байсан шүү хаяа. Бүртгэж авна гэдэг нэг юм байдаг шүү хаяа. Бүртгэж авна гэдэг нэг бүртгэл хийдэг шүү хаяа. Дэх үед бас бүртгэж авсан нь өөр хүн байсан байдаг шүү. Тэр нь бас урдлаас усаад бүртгэж шүү. Төрсөн ансар өдөр нь 10 сарын 15 гэж. За чиний 10 сарын 15 74 оны. За та хэлэхгүй. Баатарч Эрдэнэ жаргал. Тэ. Зайнд гэрчний бүртгэлийн давлгаа байгаа даа. Зайнд мөнхөн сумын татвар хэмжээ даргын тодорхойлт байна. Зайнд таштаагийн цэрэн тутах жан бас сүрэнгийн таштаа. Баатарч Эрдэнэ цэцэг бодрын үрчлэхийн өмнө гинөө энэ одоо юу лээ? Тэгээ энэ манай би хүүгээ өргөж авчихсан. За. Тэгчээсэ. Эрдэнэ цэцэг гэдэг нь юу? За Эрдэнэ жаргалын цэрэн тутах мөнхөн сумын малчин даатгуулагчд болох архивын лавлага. За 2011 оны 5-р. За энд болохоор мал тоолохын маягт. Энэ хэдэн оныхын мал тоолохын маягт нь энэ 10 он тоолсон малын тоо юм байна тий. Тэгээ 10 11 он. 10 он тоолсон мал нь тоолсон. Доор нь 10 он. Дээдийнх нь 11 он. Эрдэнэ жамсраа. Эрдэнэ жамсраа. За гэрч нам мэдүүлэг
За гэр зуран бүсийн мэдүүлэг зэрэг нот горомтуудыг шинжилэн судаллаа. Наадаас 99 2003 5 жилийн эрдэнэ жавсан. Ирсэн. Аннасаа хитай. За одоо тэгээд энэ эрдэнэ жамсранг яаж эрдэнэ жаргал мөн гэж үзэх юм? Яаж юу нотлох юм? Миний нотлохоор манай энэ хүүгийн гэрчлэгээний югаар нотлож байна. Хүүгийн? Тий, гэрчлэгээний. Гэрчлэгээ нөгөө төлөөсний нөгөө юу. Тэгээ 11 оны мал тоолгын 2011 оны мал тоолгын чи бас эрдэнэ жамсран баг. Тий, эрдэнэ жамсран гэдэг юучлэгээ байгаа. Тэгээд 11 оны нөгөө манай эхний нөгөө хөдөлж явахдаа 11 он төдмал гэж бичсэн байсан. Тэр нь эхнэрийн чи нэр байна уу? 11 оны чи мал тоолгын баримтанд эхнэрийн чи нэр байгаа юм уу? Байхгүй шүү. Байхгүй. Тэгээд харин эрдэнэ жамсран гэсэн юм 11 онд байна. Хэдэн он гэдэг вэ? 11 оны мал тоолгын бас л эрдэнэ жамсран биш. Юм тийм бавд орж эрдэнэ жамсрангийн юмыг яг эрдэнэ жаргалах гэж үзээд байгаа. Та нар ах トゥ аав бүүд аав ээжээсээ хэдүүлээ. Би 8 улаа. За. Тий. За тэгээд манай том эгч Эрдэнэлэн гэдэг. За. Дараагийнх нь байдаг. Эрдэнэсх гээд байсан өнгөрт насарцсан. За. Тэгээд Эрдэнэ цэцэг гэдэг одоо миний хүүгийн одоо ээж өргөж авсан. Тэгээд алтан нэс гэдэг одоо хотод байна. За. Алтан цэцэг воромдорт байна. За. Миний хоёр ах байсан, хоёулаа өнгөрцөн. За. За өнгөрсөн хоёр ах чи хэн хий? Алтан гэр тастас. За. Би хамгийн бага. За чи хамгийн бага. Одоо гол нь чи ингээд эрдэнэ жаргал гэсэн нэртэй хүний өмнөдийг л эрдэнэ жамсран гэдэг хүний нэртэй өмнөдийг л эрдэнэ жаргал миний хэвштэй гэж хэлээд байна шүү дээ. Тэгээд чинийх одоо байх үндсэн одоо нотлох баримтаар энэгээр шийдвэл нотлогдноо гэд надад гаргаж өгөх хэрэгтэй байж тээ. Юугаар яаж нотлох юм? Хүүгийн юу байгаа ш? Хүү ямар хамаатай юм тэнд? Хүү яаж тэрийг тайлбарлал. Би ойлгохгүй. Эрдэнэ жамсран гэд за ихлэд бичсэн байгаа үргэлжлүүлэх нь юм дээр. За. Эрдэнэ жамсранд үргэлжлүүлэг байна. За. Тэгээд гэрчлэгээ нь бас дээрээс эрдэнэ жаргалын гээд ярьж байгаа. Миний хүүгийн нөгөө төрсөн он сар эргэлтэн таарад. Тэгээд эрдэнэ жаргал гэдэг овог нь эрдэнэ жаргал бол авчиж байгаа юм. За 11 оны мал тоолгын юм дээр бас эрдэнэ жамсран гэдэг миний тэгээд нэрээ мэддэггүй хүн юм уу? Одоо чиний албан ёсны нэр чи иргэний үнэмшигэн дээр бичигдсэн нэр чи эрдэнэ жаргал байна шүү дээ. Тэгж яхад чи ингээд мал тоолгон ч юм уу одоо шал өөр нэрээр ингээд бичүүлээд ахаар чи бодлантай шүү дээ. Чи чинь нас биеийн төсөө шүү дээ. Хүүхэд биш шүү дээ. Тэгээд нөгөө мал тоолгын чи нөгөө харуулахгүй эднес чинь юм ярьж байгаа. Тэгээд ингээд бичээд аваачдаг байхгүй юу мал тоолгон. Тэгтээ чи бийч нөгөө санаанд авсангүй нөгөө тэгээд төрсний гэрчлэгээ чи эрдэнэ жамсран юм байна шүү дээ. Төрсний гэрчлэгээ чи. Төрсний гэрчлэгээ. Хэдэ яагаад нэрээ өөрчилсөн хүн юм? Миний хувьд эрдэнэ жаргал. Төрсний гэрчлэгээ эрдэнэ жаргал. Гэхдээ энэ лавлгаа чи эрдэнэ жамсрангийн гарчаад байна шүү дээ. Лавлгаа чи эрдэнэ жаргал байсан бол эрдэнэ жаргалаараа л гарч ирнэ шүү дээ. Тэнгүү чиний төрсний гэрчлэгээ чи эрдэнэ жамсран гэж авсан юм шүү. Тэгээд чи иргэн үнэлж бичгтээ нэрийг өөрчилсөн жамсран гэж аваагүй гэж ярьдیں۔ Лээ. Аав нөгөө бүртгүүлэхдээ нөгөө миний нэрийг мартаад тэгээд эрдэнэ жаргал гэдэг
бичүүлсэн юм лээ. Тэгээд ээж эрэгтэйнээс нь бичүүлсэн үг чинь нөгөө хүүгийнхаа нэрийг мартаа Эрдэнэ жаргалгаа бичүүлчихлээ гэсэн чинь ээж тэнийг юм уу жаашаа ганцхан хүүгийн нэр яагаад яаж чадахгүй. Миний зүүдэлсэн нэр юм лээ ээж. Зүүдж өгсөн нэр юм лээ. Яг бол миний юу вэ? Тэгсэн чинь аав яаж байгаа нь одоо дээрээс бүтэлсэн юм байна те. Ахтаж ярьсан юм байна. Одоо энэ чиний шүүхэд гаргаж өгсөн баримтаар бол аав чи мартаагүй Эрдэнэ Жамсран гэж чиний нэрийг төсний гэрчлэгэнд авсан байгаа байхгүй юу? Тэгээд энэ одоо улсын бүртгэлийн газраас чиний төсний гэрчлэгэж олдохгүй байна л авлага юм авъя гэд авангууд Эрдэнэ Жамсрангээ гарч ирээд нь штэ. Тэгэхээр чи энэнийхээ эсрэг юм нь яриад энэ шүүхт өөрөө чи уг нь энийгээ нотлох хэрэгтэй байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгээд ээж л яваад тэгж дагнаад байсан гэсэн. Гэхдээ чи тэгээ одоо энэ юу гэдгийг одоо чиний одоо танаа ээжийн зүүдэлсэн нэрийг улсын бүртгэл мэдээд тэгээд Эрдэнэ Жамсрангийн бичиж байгаа юм уу? Тэгээ яагаад чи Эрдэнэ Жамсран гэсэн төсний гэрчлэгээтэй энэ хүн гэдэг баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгсөн биз дээ. Тэг чи одоо тэрнийхээ эсрэг юмыг яриад их юм. Чиний ээжийн зүүдэлсэн нэрийг улсын бүртгэлийн байцаагч мэдээж бүртгэхгүй штэ. Тэгэхээр чи төрөсний гэрчлэгийг Эрдэнэ Жамсрангаараа яваад байна гэж би ойлгож байна. Иргэнэ үнэмлэх авахтаа Эрдэнэ жаргал болчихлоо шүү дээ. Тэгээ энэ чи ямар өчтэй юм бэ? Альсаа чиний Эрдэнэ Жамсрангийн чи нөгөө төрсний гэрчлэгийг үндэслэж иргэнэ үнэмлэх болгодог байхгүй юу? Тэгтээ хараа албан тушаалт нь нөгөө Эрдэнэ Жамсрангийн чи бичгтээ андуураад Эрдэнэ жаргал энтергээ бичсэн юм байх юм бол чи өөрөө уг нь иргэнэ бүртгэл дээр очиод энийгээ залруулчих явж болно. Би ингээд Эрдэнэ Жамсран шүү дээ. Миний төсний гэрчлэгийг та нар үндэслэж энэ иргэнэ үнэмлэх буюу иргэнэ пассворт олгож байгаа. Гэтэл одоо ингээд ийм алдаа гарсан байна. Энэ танаа ажилтны алдаатай үйл ажиллагаанаас болчлоо гэдэг юм бол энэ үргэлжлээ бичиж өгөх засагдах боломжтой байхгүй юу? Гэтэл чи өөрөө гаргаж өгсөн баримтныхаа эсрэг тайлбар мэдүүлгийг шүүхт өгödөх юм. Эрдэнэ Жамсран гэсэн гэрчлэгээ авчирч өгсөн мөртлөө би ерөн бол би Эрдэнэ Жамсран байсан чинь одоо миний төсний гэрчлэгийг Эрдэнэ жаргал гэж байсныг нь яасан гинэ одоо ингээд ярьсныхаа эсрэг юм яриад шүү дээ. Гэхдээ би яриад байгаа. Миний хувьд Эрдэнэ жаргал гэж хэлснээр байх хэрэгтэй. Тэгээд ч миний нөгөө юу юм уу ингээд Эрдэнэ жаргалаар явж байгаа шүү дээ. Тэгэхээр миний нөгөө авгаалдаг нэрээр л ганцхан Үүн дээр чи бичсэн. Миний дансан дээр миний авгаалдаг багт нэрлэгдэж ирсэн нэрээр л бичсэн. Бичсэн юм байна. Тэгээд лаатаалах. Гарч өгсөн баримтныхаа эсрэг юм яриад их юм тайлбарлаад ах чи ойлгохгүй юм чи юм байна. Чиний иргэн төсний гэрчлэгээ чи Эрдэнэ Жамсран байсны улмаас чиний одоо тэр данс өшөө хүүхдийн чи үрчлэлт төрсөн Эрдэнэ Жамсрангаас үрчлэлж авлаа гэж бичигдээд байна шүү дээ. Үрчлэлт юу шаардах вэ? Хүний төрсний гэрчлэгийг шаардах байхгүй юу? Тэгэхээр тэрийг чи үндэслээд одоо Эрдэнэ Жамсрангийн хүүхдийг одоо тэр үрчилж авлаа ч гэдэг юм уу те Эрдэнэ Жамсран хүүхд үрчилж авлаа гэдэг юм бүртгэгдсэн байж шүү үрчлэлтийн гэрчлэгийн дээр. Тэнгүү тэр Эрдэнэ Жамсран гэсэн нэрсээ өөрийнхөө гаргаж өгсөн юм яа. Одоо чиний айгүй олон юм ингээд чи үнэхээр төрсний гэрчлэгийг Эрдэнэ Жамсран бахан бол чиний одоо дунд сургууль төгссөн бүх бичиг баримт чи Эрдэнэ Жамсрангаараа явж явах хэрэгтэй болно. Явж байгаа. Тэнгүү чиний иргэнэ үнэмлэгч Эрдэнэ жаргал болсноос болоод ингээд бичиг баримтын зөрчил чамд үүсгээд байна шүү дээ. Залуу чи яг тэрийг ойлгохгүй шал уг үнсээр өөр юм яриад яваад байна. Алхаггүй шаардлагатай юм суух чи Эрдэнэ Жамсран гэсэн төрсний гэрчлэгээтэй байсны улмаас чиний өмнө чи Эрдэнэ Жамсран гэж яваад байгаа биш юм уу? Харин тэгээд тэр иргэнэ үнэмлэх одооход алдаа гарцсан асуудал байж болох талтай юм шиг. Иргэний бүртгэл дээр очиж шалгуулах дээр ямар ч алдаа байхгүй. Ямар ч алдаагүй гэсэн үг үү? Үгүй бичиг баримт ямар ч юу байхгүй. Эрдэнэ жаргал л байна. Төрсний гэрчлэгийг Эрдэнэ жаргал юм уу? Төрсний гэрчлэгийг Эрдэнэ жаргал юм уу?
Төрсний гэрчлэгийг би бол одоо хараагүй эрдэнэ жаргалал гэж бүртгүүлсэн гэж аав яа. Чи аав ярьдаг гэдэг өнөөдөр байхгүй байгаа юм биш. Одоо чамайг насан турш чинь дагаад явж байгаа төрсний гэрчлэгээ гэдэг юм а чи өөрийн нүдээр хардггүй юм уу? Чи бичиг үсэг тайлбарсан шүү дээ. Гэрчлэгэн дээр бичсэн нэрээ уншчих чадвартай юм байгаа зү. Тэгвэл тэрийг би хараагүй манай ээж тэгж ярьсан, аав тэгж ярьсан гэдэг хар чи өнөөдөр хин хинтэй аягүй хөөхтэй байгаа дээ шүү. Ойлгож байна уу тэрийг? Тэрийг яг ойлгохгүй байна. Энэ саасан дээр зөрчил байгаа бол чи нөгөө төрсний гэрчлэгийг би нөгөө үйлчлэлт хийх чинь заавал бас гэрчлэгээ юм уу иргэний үнэмлэхийг үнэлэх байхгүй юу? Тэнгүүд нөгөө хүүхдийн чинь үйлчлэлтийн юм дээр Эрдэнэ Жамсрангээ бичээд ахаар чиний тэр юу чинь тэгжэл гарсан байна гэж ойлгоод байна шүү дээ. Тэнгүүд чи тэрийг яаж тайлбарлах гэдэг вэ? Би миний төрсний гэрчлэгийг алга болоод удаж байгаа. Алга болоод удаж байгаа. Би одоо хаана яаснаа мэдэхгүй. Гэхдээ тэгээд тэгж авалгаа аваад гараад ирж шүү дээ алга болгосон ч гэсэн. Тэгээ үргэлжлүүлэхдээ нөгөө эмгтэй агч юу бүртгэж авч ирсэн. Тэгээ манай нөгөө юуны багийн бүрэн зохицох хэрэгтэй. Ээжийн нэрийг нөгөө Эрдэнэ Жамсран гэдэг нөгөө дууддаг нэр нь Эрдэнэ Жамсран гэж биччихээ. За, ээжийн чиний. Цагаанбаатар. Аавч. Балдангийн Цагаанбаатар. За. Самсрангийн Баваач. За. Чиний төрсний гэрчлэгч бүр Эрдэнэ намсрын юм биш. Харин би Эрдэнэ жаргалгаа гэдэг яагаад ирүүлсэн чинь Эрдэнэ намсрыг гараад ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь бүртгэж авсан үн Эрдэнэ намсрыг бүртгэж юм байна гэдэг улсын бүртгэлийн юу гэж. Ямар ч үгүй бит. Хоёр хинээс хүн хүүхд үрчилж авсан юм. Би хүргээ хасаад Таштаваг. Таштавагаас юм уу? Эрдэнэ цэцэг гэдэг манай хч. Таштавагийн эхнэр. Эрдэнэ Жамсран. Эрдэнэ Жамсран. Энд чи хэдэн оны юм байдаг вэ? Үрчлэлтээ хэдэн онд хийсэн мөлий? 2006 онд хийсэн юм байна. 6 онд 2006 онд. Гэрчлэгээ 2000 янгасан юм. Эрдэнэ Жамсрангийн Зөвс юу бүртгэж авч ирсэн. Манай За шүүхрэл завсарлах юм шүүх хандаж хэлэх байна уу? Баггүй. За шүүхрэл завсарлыг дахин үргэлжлүүлж шүүхийн шийдвэрийг уншиж.